шууган дэгдэгэдсэн Anthropic-ийн Fable 5, Mythos 5 энэ 7 хоногт иргэн ирсэн. Нэрээ сонноос нэг Ferrari хиттэн зохицол гарсан мөлий лүүчээ. Европод лүүчээ үзээ одоо хиттүүд лүүчээ тайр зарлаад байна. Энэ химэл оюунаас орж ирж байгаа ашгийг олон нийтэд тэгш хуваарлах. Бүх хүнд тэгш ингэж тарана. Сайн байцгаана уу интернет технологи орхотнуудаа Tech Forum podcast-ийн 7 дугаар сарын эхний дугаарт давтаа морил өнгөрсөн 7 хоног технологийн салбарт юу болсон талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр энэ удаагийн дугаарт Anthropic компани Fable 5 химэл оюуны загвар иргэн ирсэн талаар бид ярилцах болно. Ер нь яг юу болоод өнгөрчв, яаж иргэн ирж байгаа вэ гэдэг талаар ярилцах бол OpenAI компани гүйцэтгэх захирал Sam Altman цагаан ордонд химэл оюуны компаниудын 5%-ийг Америк нэгдсэн улсын засгийн газарт эзэмшүүлэх талаар яриа хэлэлцээрүүдийг хийж байгаа гэдэг мэдээллийг бол зарим нэг их сурвалжууд өгч байна. Тэгэхээр ер нь яагаад энэ компаниудын хувийг Америк нэгдсэн улсын засгийн газар эзэмших ёстой бэ? Энэ дээр хин юу ярьсан талаар ярилцах бол энэ 7 хоногт 2 дугаар улирлын автомашины борлуулалтын тайлангууд танилцуулагдсан байгаа. Хэд хэдэн онцлог автомашины брэндүүдийн тайлан болон борлуулалтын талаар та бүхэнд мэдээллийг хүргэх бол мөн SpaceX-тэй холбоотой нэгэн сонирхолтой шоум явагдаж байна. SpaceX магадгүй химэл оюунд суурилсан анхны ухаалаг гар утсаа үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэдэг мэдээллийг бол зарим нэг их сурвалжууд бол өгсөн байгаа. Ялангуяа Financial Times болон Bloomberg-тэй холбоотой их сурвалжууд бол энэ эдгээр мэдээллүүдийг өгснөөс гадна диск бидний бага насны хамгийн дурсамжит технологийн төхөөрөмжүүдийн нэг болох диск алга болж байгаа гэдэг ийм сонирхолтой мэдээлэл нь. Sony болон эдийн компаниуд дисктэй холбоотой үйлдвэрлэлээ бол бараг бүр мөсөн зогсоож байгаа гэдэг ийм нэг талаасаа гонигтай бүгд сонирхолтой эдийн мэдээллүүд байна. Өдрийн мэнд хүргэе амка. Өдрийн мэнд. За шууд автомашины тайлангуудаас эхлэх ёстой байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр за мэдээж бол Anthropic-ийн асуудлууд яригдж байсан. OpenAI 7 хоног болгон юмнууд хийж чинь тий. Тэгэхээр энэ удаагийн энэ 7 хоногийн гол зүйл нь болохоор мэдээж хагас жилийн тайлангууд бол гарсан байгаа тий. Борлуулалтын тайлангууд. Тэгэхээр ямар брэндүүдийг бид энэ удаад онцолж гаргаж байна. За Tesla, BYD, Xiaomi, Rivian гээ 4 брэнд. Юунуудаа гарсан байна. Репортуудаа. Тэгээд ер нь ихэнх нь өсөлтөд гарсан мөлий. Ялангуяа Xiaomi их анхаарал татлаа. Яг энэ жилийн эхний хагасаар 180 мянган байна. 180 мянга. Тийм. 30 мянга биш юм уу? Эхний хагастай. Эхний хагастай. Яг энэ 6 сард 30 мянга юм шүү дээ. Хөөх 180 мянга. Ямар амар юм те. Чи барыг Солонгосын автомашинууд барыг тэр хэмжээнд зарж байна уу? Яг Солонгосох энэ сар өндөрлөлтөө. Гэтэ бас амар өндөртэй 180 тий шүү дээ. Ferrari хэд дахин нууссан. Нэрээ сонноос нэг Ferrari хиттэн зохицол гарсан мөлий лүүчээ. Тэгээд яг 88 ширхэг автомашин хиттэн зохицол гаргасан чинь тэр дороо зарагдаад дууссан. Тэгээд яг Европ заргаж байгаас өмнөөс бас хямдхан заргаж байгаа мөлий хиттүүд. Тэгээд Европод лүүчээ үзээ одоо хиттүүд лүүчээ тайр зарлаад байна гэж. BYD-гийн тайлан ямар хавах шиг байна? BYD өнгөрсөн 7 хоногийн подкастаар ярьжсэн яг дотоод шаталтай хөдөлгөөртэй автомашины тоогоор Япончуудыг үзсэн байлээ. Тэгээд тэр дагуу 550 мянган EV буюу яг бүрэн цахилгаан автомашиныг 2 дугаар хагастай зарсан мэл. Tesla болохоор нэг 480 орчим байх шиг байсан. Тэгэхээр Tesla гүйцэцсэн. Мэдээж бол угаасаа янз янзын байдлаар жилийн дүнгээр, улирлын дүнгээр, сарын дүнгээр гэж хэд хэд удаа гүйцсэн тий. Tesla-гийн хувьд ер нь Tesla-гийн бас борлуулалт бас нэлээ 25 орчим хувиар нэмэгдсэн. 25-аар нэмэгдсэнсээ өнгөрсөн жилийн үетэй харьцуулбал гэхдээ мэдээж BYD-гаас бол баг нэг 480 мянга орчим автомашин зарсан байлаа. Ихэнх нь бол Хятадаас жилээ. Тэгээд бас нэг сонирхолтой татсан зүйл нь болохоор Rivian-ы тайлан байлаа. Сүүлийн жилүүдэд Rivian-ы борлуулж байгаа муу байсан гэсэн чинь яг энэ жилийн 2 дахь улиралт болохоор 12 мянган автомашин зарсан гинэ. Тэгээд яг өөртөөх нь таамаглажсэн нь болохоор 9 мянгаас 11 мянга авцаа. Жижиг стартап гэхэд бол ер нь сайн биш үү? Одоо Rivian ч одоо Америкийн автомашины салбарын гол найдлага тавьж байгаа шинээр гарч иж байгаа стартап гэж харж болох уу? Тийм магадгүй. Өөр байна уу? Өөр Америкч Lucid байгаа. Тэгээд Lucid бол борлуулалтаараа бол Rivian-аас бага байгаа. Тэгээд ер нь яг санхүүгийн нөхцөл байдал нь бас жоох эвгүй байгаа юм шиг. Lucid-д
Тэгэхээр Riven бол яг Америкчуудын гол найдвар юм да. Стартапын хувьд бол би яг энэ 7 сарын 1-ээс хойш шууд нэг эхний хагас дуусангууд борлуулалтын дүн тайлангууд гараад эхэлжтэй шүү дээ тий. Би тэгээд энэ хятадын автомашинуудын Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг хувьцаануудыг харж илээ л да тий. Одоо жишээ нь ингээл бид нар BYD маш том компани гэдэг юм мэдэн тий. Тэгвэл BYD-гийн зах зээлийн үнэлгээ Tesla-гийнхтай харьцуулахад асар жижиг. Тий. Одоо Xiaomi ч гэсэн бас ялгаа байхгүй. За мөн Great Wall моторын тайлан миний хувьд бол нэлээдгүй сонирхол татсан. 500 орчим автомашиныг бол эхний үйлрэлд бол эхний жилийн хагаст бол борлуулж чадсан байлээ. За энэний гол бас анхаарал татсан зүйл нь юу байсан бэ гэхээр олон улсын зах зээлийнх нь борлуулалт нь 50% нэмэгдсэн байл. Тэгэхээр одоо нөгөө хятадын бид нөгөө өмнөх дугаарууд дээр ярьж байсан ш. Хятадын автомашин үйлдвэрлэгчид ер нь дотооддоо ингээ хандсан гадагшаа гарах юм стратегиудыг Европ, Австрали, зүүн өмнөд Аз, Монгол Монголд танк 400 өдөрт нэг ширхэг зарагдчихин гэж санаж. Амар өндөр борлуулалт таах шиг байна. Тэгээд энэ нь ингээд уламд хэлж байгаа гэдэг нь бол энэ тоонуудаас харагдчих. Тэгэд түрүүний хэлэх гээдсэн зүйл нь Америкийн технологийн компаниуд нөгөө нэг зах зээлийн хөрөнгийн зах зээл тэнд айгүй сайн хөгжсөн болохоор маш том болсон үнэлгээнүүд нь бүр ингээд хэдэн их 80-аар тэгвэл хятадын компаниуд харьцангуй жижиг харагдчихлаа. Тэгвэл одоо жишээ нь Xiaomi-гийн ухаалаг утаснуудыг бид нэр iPhone-ихтой тэ Samsung-та S зурлын утаснуудтай ингэж харьцуулдаг шүү дээ, тэ. Тэгэж харьцуулагдаж, тэгэж олон ширхэг зарагддсан мөртлөө компани үнэлгээ хувьцаа харьцангуй хиймдэн шиг санагдсан да. Тий. Заавал технологийн компани хувьцаанаа сонирхдаг бол ер нь бол томоохон гигант компаниуд гэхээс илүүтэйгээр Хонконгийн бирж дээр арилжаалагддаг бас энэ хятадын компаниудыг сонирхож үзвэл илүү боломжтой болов уу гэж бодсон. Яг дөнгөж эхэлж байгаа бид нар шиг хүмүүсийн хувьд бол тий. Тэгээд тайлангаас өөр сонирхолтой зүйлүүд байна уу? Өөрчлөлт хаалгатуу Toyota гаргасан мөсөж гараагүй л, Mercedes гараагүй л, ер нь ихэнх том компаниуд л гараагүй л. Нэг иймэрхүү л юм да. Тэгээ шинэ загваруудын хувьд бол бас нэг сүртэй шинэ загварууд л танилцуулагдсангүй. BMW-гийн X5-ын шинэ үеийн загвар нь л танилцуулагдсан. Дөрвөн төрлийн хөдөлгүүрийн юутай нь лөө сонголттой гэсэн. Загварын хувьд бол өмнө танилцуулсан 3 сер болон X3-т бол нэлээд төстэй. Тийм шин загвар танилцуулагдсан. Солонгост сая Пусанд нэг авчаа болсон мөлий. Тэрэн дээр Hyundai Avante буюу Elantra-гийн шинэ үеийн загвар бас танилцуулсан. Тэгэл яг хөтэ загварын хувьд бол мэдээж шинжлэгдсэн, хэмжээний хувьд бол томорсон гэл нэг тиймэрхүү шин загварууд байна. Нэг сүртэй wow гэж хэлүүлэхээр загвар л байсан. Үргэлжлүүлээд хэмэл оюунтай холбоотой мэдээллүүдийн талаар ярилццгаая. Тэгэхээр шууган дэгдэгэдсэн Anthropic-ийн Fable 5, Mythos 5 энэ 7 хоногт иргэн ирсэн. За энэ 7 хоногийн лав гарагаас эхлэн хэрэглэгчдэд бол одоо шатараалтайгаар нээж байгаа гэдэг мэдээлэл бол өгсөн. За Anthropic компани өөрсдийнх нь мэдээлэлд бол өөрсдийнхөө хэрэглэгчдийг төвчээртэйгээр хүлээсэнд бол маш их баярлалаа. Тэгээ Америк нэгдсэн улсын засаг захиргаата үүсэдсэн энэхүү маргаан бас нэг тийшээгээ шийдэгдэж байгаа гэдэг ийм зүйлүүдийг ярьсан байна. За харин Америк нэгдсэн улсын төлөөлөгч нар ер нь өөрсдөө ямар байр суурийг илэрхийлсэн бэ гэхээр Anthropic-то тохиролцсон хэд хэдэн зүйлсүүд байгаа гэдгийг бол хэлсэн байна. Гэтэ яг юу биш те. Одоо дараагийн хэмэл оюуны загвараа гаргахтаа эрх зүйн орчин дээр, замун зохицуулалт дээр хэрхэн яаж хэн хэрэглэх дээр хамтарч ажилланаа. За энэ заалтууд дээр одоо жишээ нь Anthropic компани өөрсдийнхөө үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол жил төрлийн хязгаарлалтууд бас дахин бий болох магадлалтай гэдэг зүйлүүдийг ярьсан байна. Тэгэхээр хэд хэдэн бас Fable 5-тай холбоотой сонирхолтой мемнүүд бас гарсан байлээ. Тэгээд Fable 5 орж ирснээр өнөөдрийн би тэ өчигдрийн би хоёр шал өөр болцсон. Хэмэл оюуны загварын чадвах одоо миний тэ ажлын бүтээмжийн чадвахыг ингэж тодорхойлж байна гэх мэтчлэн тэ ийм зүйлүүд болоод өнгөрлөө. Тэгээ Fable 5-ыг бас туршиж үзснийхаа дараа яг энэ хэмэл оюуны подкастн дээр илүү дэлгэрэнгүй зүйлүүдийг ярилцъя. Үргэлжлүүлээд OpenAI-тай холбоотой нэгэн лоббигийн мэдээлэл байна. За OpenAI-ийн сайн мальтман цагаан ордонд бол уулзалт хийсэн байна. За энэ уулзалтынхаа үеэр компанийхаа 5%-ийг Америк нэгдсэн улсын засгийн газарт бол санал болгосон байна. Бүр өөрөө ингэ санал болгосон зэ. Яа, тэг шалтгаан нь юу? Өөрийнх нь сайн мальтманы тайлбарлаж байгаа тайлбар нь болохоор энэ хэмэл оюунаас орж ирж байгаа ашгийг олон нийтэд тэгш хуваарлах.
ёстой. Тэгш хуваарлах хэрэгтэй. Тэгээ ганцхан OpenAI биш, Anthropic, Google, за магадгүй XAI гэх мэтчлэн те томоохон технологийн компаниуд, химлоины компаниудын 5%-ийг Америк нэгдсэн улсын засгийн газар эзэмшээд за буцаагаад тэр 5% орж ирсэн орлого буюу ногдол ашгуудыг баялагын сандаа төвлөрүүлээд буцаагаад олон нийт рүү тараах. Чамд ямар сонсогдож байна? Тийм утопио сонсогдож байна уу? Болох ёстой. Боломжтой юм биш. Би бол энэ талаас нь ингэж боломжтой гэж бодсон. Яагаад вэ гэхээр за мэдээж одоо тэр шинжлэх ухаан технологийн нээлтүүдийг нь бол технологийн компаниуд хийгээ гаргаад ирчихэж байгаа юм тий. Тэр компани бүтээгдэхүүн, тэр компани ноу хау, тэр компани өмч. Гэхдээ химэл оюун гэдэг технологиг хиний датан дээр соргож байгаа байлаа тий. Дата хинийх үлээ тий. Дата бол бүгдийнх миний дата хүртэл байгаа байхгүй. Бүгдээрийнх нь дата. Тий. Миний дата хүртэл байгаа тий. Бичсэн тэндээс бас ашиг аммаар биш гэдэг нэг санаа. Тэгээ Дональд Трамп хүртэл өөрөө бас энэ дээр нилээдгүй ийм нааштай хандж байгаа юм л. Тэгээ нэг талаас амар сонь зөө. Одоо жишээ нь капиталист оронд бүр зүүн төвийн үзлийн нэг ийм санаа орж ирж байгаа гэдэг нь өөрөө айгүй сонирн боос олон нийтэд ингэж тогтмол мөнгө тарана. Тэгэд энэ болохоор ийм эдийн засгийн ойлголт байдаг л да. Universal Basic Income буюу одоо ийм суур орлогын одоо бүх нийтэд ингэ суур орлого тарана. Ийм хүмүүсийн амьдралын амжиргааны хэрэгцээг хангах ийм мөнгө тараах үйл явдлууд бол угаасаа аль ч эдийн засагт аль ч оронд байгаа. Жишээ нь одоо хүүхдийн тэтгэмж, тэтгэвэр гэдэг ч юм уу те ямар нэгэн байдлаар өмнө нь төвлөрүүлсэн эсвэл төвлөрүүлээгүй байсан ч гэсэн тэрийг ингэж амжиргааны байдлуудыг ингэж мөнгө байдлаар ингэж тараадаг зүйлсүүд маш олон байгаа шүү дээ. Харин энэ ойлголт болохоор энэ basic income гэдэг ойлголт юугаараа ялгаатай вэ гэхээр бүх хүнд тэгш ингэж тараана. Яг одоогийн байдлаар химэл оюуны салбарт асар их хэмжээний орлого богино хугацаанд төвлөрсөн. Энэ ч гэсэн ингээд цаашаага үргэлжлэх магадлал. Чи бодоод үзтээ зүгээр ингээд химэл оюуны загвар хөгжүүлдэг, модель хөгжүүлдэг, LLM хөгжүүлдэг компани их $80 үнэлгээтэй болцсон тий. Хэдхэн жилийн өмнө энэ компани чинь орлого олдог компани байлаа шүү дээ. Бүгдээр ялгаа байхгүй тий. Ганцхан энэ OpenAI-ийн асуудалтай ажилладаг. Тий амар алдагдaltaй ажилладаг, амар их зарлага зардаг тий. Тэгсэн чи өнөөдөр их $80 үнэлгээнд хүрсэн. Тэ дэлхийн бүх том форумуд дээр очиод бүх том нөлөө бүх хүмүүстэй очиж гэрээ хэлэлцээр хийгээл тэгээ бүгдээрээ одоо жишээ нь ингээл танаа энэ айхтар химэл оюуны загварыг чи яаж зохицуулах вэ гэдэг дээр толгоогоо шаналгаал гэдэг ч юм уу те ийм амар хүчрхэг болцсон нөгөө талаас асар их хэмжээний орлогыг ингэж татан төвлөрүүлж байгаа учраас Солонгос дээр яг адилхан жишээ гарсан гэдээ ярьж ирсэн шүү дээ. Солонгосын жишээ бол энэ яг ийм жижигхэн жишээ байгаа. Нэгхэн компани дээр юу ярьсан гэдгийг нь юу болсон бэ гэдгийг дахин сануулгад Samsung компани яг энэ химэл оюуны салбараас бол асар их хэмжээний орлого олж байгаа. Өөрсдийнхөө санахын чип, DRAM-ийнхаа борлуулалтаар тэнгуут эндээс орж ирж байгаа орлогыг яаж ажилчдаа үр өгөөжтэй байдлаар хуваарлах вэ? Тэгэд өөрсдийнхөө болохоор зөвхөн нөгөө чипний салбарынхаа хүмүүст ингээ хуваарлнаа инээ дээрээ гэсэн чинь бүгдэнд нь тэгш хуваарлах хэрэгтэй. Ингээ бүр ажил хаял хүртэл бүр зарлаад те бараг 30 гаруй мянган хүний цом юу лээ ажил хаялт хүртэл болно инээ дээрээгээд нилээдгүй асуудал дагуулж ирсний дараа бүр засгийн газар зохицуулагч байгууллага ерөнхийлөгч нь хүртэл мэдэгдэл хийсний дараачаар одоо тухайн Samsung-ийн үйлдвэрчний эвлэл болон удирдлагууд бол хоорондоо тохиролцоонд хүрч чадсан байна. Тэгээд их хэмжээний урамшууллаг бол олохоор болсон. Гэх мэтчлэн ер нь бол их талаасаа бас байж болох үс ийм зүйл санагдаад байна. Харин нөгөө томчууд нь яаж хүлээж авах вэ те? Ялангуяа одоо энэ засгийн газартайгаа алалцаад идэг Anthropic те. Нөгөө талаас энэ яагаад бас хэрэгтэй гэж эдийн засагчид ингэж үзэж байгаа вэ гэхээр ажлын байр байхгүй болж байгаа. New York Times дээр байсан миний нэг уншсан нийтлэлээр болохоор ялангуяа энэ Америкийн зохицуулагч байгууллагууд болон засгийн газар нь химэл оюунаас үүдэлтэй ажлын байр байхгүй болж байгаа үзэгдлийг хэтэрхий дутуу үнэлээд байна. Энэ бол ингээд цаашаага үргэлжлэх боломжтой үргэлжлэх зүйл химэл оюун илүү чадварлаг болж байгаа. Хүний ажлын байруудыг оруулж эхэлж байна. За ажлын байр оруулж эхлэхээр нийгмийн одоо дэг журам алдагдаж эхэлнэ нэгдүгээр. Хоёрдугаар худалдаа авах чадвар байхгүй болон зах зээл дээр худалдаа авах чадвар байхгүй болоод ирэхээр эдийн засаг өөрөө тэлхээ болж эхэлнэ. Эдийн засаг өөрөө агших бүр ингээд том зургаар нь харангуут л ийм том эрсдэл байгаа учраас энийг юу нь яаж зохицуулах вэ гэдэг л зүйлийн талаар хэд хэдэн лоббинууд бол явагдаж байна. Технологийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн мэдээллийг хүргэдэг Tech Forum сувагтай Аянга Store хамтран ажиллаж байна. Хэрвээ та Apple болон Samsung-ийн ухаалаг гар утаснуудыг баталгаат
их газраас худалдаа авахыг хүсчээл Аянга Store-ыг зориорой гэж хэлэх байна. Take it easy Аянга Store хамтран ажилласанд баярлалаа. Take it easy. Технологиг амраар таны гарт хүргэнэ. SpaceX-тэй холбоотой нэгэн шуун байна. SpaceX компани гар утас хийнэ. Чи юу гэж бодож байна? Elon Musk яасан байл шүү дээ. Энд чинь амар худлаа зүйл яваадна гэдэг. Нийтгэл хийсэн байл. Үгүй яагаад л гэж бодож байна. Яагаад SpaceX утас их гэдэг юм бэ? Асуулт. Та юу гэж бодож байна? Энэ болохоор ерөөсөө баталгаажаагүй мэдээлэл. Тэгээд SpaceX өөрсдийнх нь хөгжүүлж байгаа одоо технологи болгон за мөн бусад компаниудтай хийж байгаа гэрээ хэлцээний үр дүн дээр л гаргаж ирж байгаа юм шоу мэдээлэл байгаа юм байна л да. Тэгээ химэл оюун суурилсан ухаалаг утас. За хийлээ гэж бодъё зөө. За хийлээ гэж бодонгууд л яг одоогийн байдлаар ингээд технологи ингэж хурдан өндөр хөгжсөн байгаа нөхцөлд богино хугацаанд гүйцэж ирнэ гэдэг нь өөр асар их хэцүү. Одоо жишээ нь iPhone 17 шиг шууд утсыг би бол хийнэ гэж бодохгүй байна. Тэгээ Financial Times-ийн мэдээлсэн мэдээлэл байгаа л та энэ. Тэгээд тэн дээр болохоор одоо жишээ нь илүү нэмгхэн ухаалаг утас байх боломжтой ч юм уу тий. Тэгээд магадгүй бас энэ олон улсын сэтгүүлчдийн тайлбарлаж бичиж байгаагаар болохоор шууд Starlink-тэй холбогддог. Одоо T-Mobile-аар дамжуулаад шууд одоо Starlink-ийн үйлчилгээг бол утас руугаа авдаг болсон шүү дээ тий. Тэнгууд л энэ нь бас магадгүй давуу тал болох ч юм уу тий гэдэг зүйлүүд яригдчихлаа л да. SpaceX-ийн утасны шуумч яг хөө ер нь Tesla-гийн бас утасны шуумнууд айгүйх байдаг шүү дээ. Хүмүүс айгүй итгэдэг тий. Хүмүүс яагаад итгээд идэм бол тэр нь тий. За энэ удаагийн дугаарт бас мэдээлэлүүд айгүй ховор байгаад байгаа учраас бид хоёр нэг шинэ аппликейшнийг бас та бүгдэд танилцуулахаар бэлтгэсэн байгаа. Амка танилцуулна ямар аппликейшн бэ? Одоо манайхан Mac ашигладаг хүмүүс мэдэх бол Mac дээр Windows шиг файлыг катлж аваад өөр фолдерт хийж болтгоо. Заавал нөгөө mouse хоёр дээрээ орж иж кат хийж ээж тэгдэг. Тэрийг нэг шийдсэн нэг аппликейшн болохоор Command X гэдэг App Store-оос ороод тавил байгаа. Зүгээр машингийн таны Mac-ийн Windows-ийн Control X-тэй л болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр та хүссэн файлаа Command X дээрээ дараал хүссэн газраа пэйстлж болно гэж ойлгож байна. Одоо аппликейшн гэж хаашаа нэг тийм нэмэлт функц Extension юм уу? Extension маяг юм да. Тийм ихтэй би бас гайхаад тийм Mac яагаад одоо хүртэл юу юм бол катлж авах функц юм бол гэдэг файлыг Хэрэгтэй гэж боддог юм болоо? Бас магад эсвэл хийж чаддаг юм бол. Сонирхолтой. Яагаад хийх тийм ээ. Одоо хийхээр хугацаа өнгөрсөн шүү дээ. Одоо хүртэл байхгүй гэхээр. Энэ зүгээр хэрэггүй гэж боддог юм шүү. За үргэлжлүүлээд Apple-тай холбоотой нэг мэдээлэл байна. Тэгэхээр Nikkei Asia дээр Apple-тай холбоотой нэгэн нийтлэл гарсан байна. Apple ирэх 27 хүртэл 5 ширхэг iPhone-ыг шинээр танилцуул. 27 хүртэл 7 оны хавар гэхэд 5 ширхэг iPhone. Тоолоод үзтээ одоо юу ээчлэх. За 18. За 18. 18 Pro. За Air 2 гарч гарамлаа. За. Тэгээд 17i гарчлаа. 17 бол гарцсан. 18i. За. Тэ нэг нь юу вэ? Нэг нь эффекттэй дэлгэцтэй iPhone. Тэ. Эффекттэй дэлгэцтэй iPhone ингээд 5 ширхэг. Гэтэ намар бол гарах байх л гэдэг юм хүлээлттэй байгаа. Гэтэ намар гарахгүй ч гэж магадгүй. Намар гарахгүй өөр одоо жишээ нь хавар ч юм уу те эсвэл өвөл ингээд танилцуулагдлаа гэж бодъё л доо. За. Тэнгууд л айгүй юм өөр одоо жишээ нь Apple баг юм гол шинэ iPhone-оо намар биш өөр үлрэлд танилцуулж байгаа нэг тийм үйл явдал болох байх. Гэхдээ анхны iPhone чинь 2 сард танилцуулж илүү те. Тийм санагдаад шүү. Энэ чинь тэ нэр хэдэн сараас хойш одоо 8 сард дараах хэмжээд болсон юм бол тэрийг дараа нь харцгаая. Намрын үлрэлд эффекттэй iPhone-ийнхоо үйлдвэрлэлийнхаа хэмжээг нэг 7-оос 8 сая байсан чинь тэрийг 10 сая болгосон гинэ. Пүү 10 саяыг одоо яагаад гэж зарагдана л гэдэг хүлээлт байна л да. 10 сая ширхгийг. Тэгээд өнгөрсөн 25 онд бол Apple бол 220 ширхэг iPhone-ыг бол борлуулсан. Тэгэхээр энэ дээр нэмэгдээ дахиад эффекттэй дэлгэцтэй iPhone орж ирж байгаа буюу
нэг 10 сая ширхэг iPhone гэж бодохоор чинь $2,500 10 сая ширхэг iPhone ер нь бол орж ирнэ. Тэгээ шинэ экосистем, шинэ зүйл байна. Гэхдээ жоох үнэтэй бүтээгдэхүүн мэдээж болж таарна л да. За өөр нэг Apple-тэй холбоотой чухал мэдээллийн 7 хоногт гарсан нь юу вэ гэхээр Apple Pentagon-ы одоо хар жигсаалтанд орсон байдаг хоёр хятадын стартап, ялангуяа чип үйлдвэрлэгч хоёр стартаптай хамтарч ажиллах талаар лобби хийгээд явж байна. Ялангуяа энэ Tim Cook бол лоббиг хийгээ явж байна. Яагаад энэ лоббины мэдээллүүд айгүйх сүлд ойрд гараад ирнэ гэдгийг эхлээд бодож үзье тийм. Зохицуултууд өөрсдөө айгүйх ингэж хэцүү болж эхэлж байна. Нөгөө талаас энэ хоёр том гүрний хоорондох нөгөө технологийн дайн, нөгөө технологитой холбоотой зүйлүүд одоо хүртэл үргэлжилж байна тийм. Хин нэг нэгнийхээ томоохон технологийн компаниудын гол бүтээгдэхүүнүүдийг бас хязгаарлах, ашиглахгүй байх. За мөн тэрнтэй адилхан хэмжээний дэвшилтэт технологи өөрсдөө эзэмших гэдэг ч юм уу. Ийм сонирхлууд байгаад байгаа учраас энэ нөгөө технологийн компаниуд маань өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалахын төлөө лоббинууд хийгээд яваад байна л гэж ойлгож байна. Тэгээ энэ монголоор бас зарим хүмүүс айгүйх муухай ойлгоод идэг. Гэхдээ лобби гэдэг зүйл бол бас тиймч муу зүйл бол биш. Мэдээж энэ чинь өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалж байгаа бодлого, стратеги нэг зүйл. Тэгэд ямар хоёр компани байгаа вэ гэхээр Chansha Memory Tech, за мөн Yangtze Memory Tech гэх хоёр компани байгаа юм байна. За энэ хоёр компани бол одоо DRAM буюу одоо яг нөгөө хурдан санахойн чипний хурдан зурвасын санахойн чипний нийт зах зээлийн 4-р дахь том тоглогч юм байна. Одоо Chansha Micron, SK Hynix, Samsung 3-ын араас ордог. Тэгээ энэ 20-т орсон байгаа учраас Америкийн компаниуд бол төдийлөн шууд аваад хэрэгжилж чаддаггүй. Гэхдээ нөгөө нэг өмнө нь ярьжсэн шүү дээ. Anthropic компаниг оруулж байгаа хориг маань хоригтой яг ижилхэн жигсаалт. Тэгэнгუთ л энэ жигсаалтад орсон компаниуд яадаг вэ гэхээр ямар нэгэн тийм бит хязгаарлалт байхгүй заяа. Гэхдээ энэ компани аюултай шүү гэдгийг л хэлээд өгч байна. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр энэ хоёр технологийн компанийг бүгд найрамдахтад ард улсын ардын арин буюу тий зэвсэгдэгчнтэйгээ холбоотой ажлуудыг хийдгээ гэдэг юм зүйл байна. Яагаад ингэсэн бэ гэсэн чинь энэ Chansha гэдэг компани өөрөө юу юм бэ л да. Засгийн газрын хөрөнгө оруулалтаагаар байгуулагдсан компани юм байна л да. Анхнаасаа. Тэгээд тийм болохоор ер нь бол жоох хэцүү байд юм байна. Тэгээд энэ компани ер нь бол айгүй их сонирхолтой компани зөв. Дөнгөж одоо энэ компани IPO хийгдэж байгаа юм. 4.3 тэрбум доллараар Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийгдэж байгаа. За энэ нь бол одоо сүүлийн бараг 5-6 жилийн хамгийн том IPO-уудын нэгт тооцогдно. За нөгөө талаасаа орлого нь 8 дахин ихссэн байна. Өнгөрсөн жилийн муу үетэйг харьцуулахад. Тэгээд амар өндөр үзүүлэлттэй байгаа. Тэгээд бид нар нөгөө нэг Америкийн компаниудыг л хараа яваад идэг болохоос хятадд ийм өндөр хай-техийн компаниуд байгаа гэдэг төдийлөн анзаардгүй юм байна. За мөн Tencent-тэй урт хугацааны гэрээ хийсэн байна. Одоо энэ чипний салбарт нэг юм шин зүйл гарч ирж. Өмнө нь одоо жишээ нь ингээл чипийг магадгүй шууд захиалал те. Одоо жишээ манай үйлдвэрлэл төчнээ хэмжээний чип ингээ хэрэгтэй байна. Энэ үйлрэлт тэдийг авна, тэр үйлрэлт тэдийг авна гэж тохиролцоол худалдаа авалт хийгээл явцдаг байсан бол одоо олонгол урт хугацааны дийлүүд хийдэг болсон. Урт хугацааны гэрээнүүд хийдэг болсон. Тэгжиж нөгөө нэг хомсдолтой байгаа зах зээл дээр илүү доктортой өөрсдийнхөө хэрэгцээг хангах ийм стратегиуд компаниуд баримталж эхэлж байгаа юм л. Ялангуяа энэ дээр одоо Apple өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийнхаа чипнүүдийг илүү хямд боломж бололцоотой тэгээд ингээд тасалдуулахгүйгээр хятадын чипнүүдийг ашиглая. Магадгүй энэ чипнүүдийг ашигласнаар ирэх намар iPhone-ы үн нэмэгдэхгүй ч гэж найдаж байна. Гэж найдаж байна те. Take it easy. Технологиг амраар таны гарт хүргэнэ. Discord зах зээл дээрээс алга болж байна гэдэг мэдээллийн талаар ярилцгаая. Sony компани 2028 он гэхэд өөрсдийнхөө дискний үйлдвэрлэлийн 90%-ийг зогсооно гэдгийг мэдгдсэн байна. За ер нь бол өдөрт бол ойролцоогоо 600 орчим мянган диск үйлдвэрлэдэг юм байна. Тэгээд тэр дискнүүд юунд ашиглагддаг вэ гэхээр мэдээж ойлгомжтой Sony-гийн тоглоомнуудад ашиглагддаг байсан. Чамд ямар санагдчих чинь? Бит төхөөрөмжүүд одоо улам бүр л байхгүй болж байна да. Зөвхөн компьютер утас хоёр л үүсдэг юм шүү. Бид нөө юу ч өмчлөгөө болж байгаа юм шиг л гэж бодсон. Одоо интернет дээр чинь бид нар юу ч өмчлөлтөө үүдэж шүү дээ. Тэгмээд одоо тоглоомооч те нэг миний тоглоом шүү гэдэг ингээд
хиллэх боломж болж байгаа юм бас жоохон гонхтой л. Тийм байна. Одоо бодонгууд PlayStation Store-оос нь тоглоом аваад тэгээд магадгүй Sony компанид аваад PlayStation байхгүй болчих. Тэгэл миний тоглоом бүгдээр байхгүй болчих. Тэр софтвер байхгүй болчихвол тэгэл бүгдээр байхгүй. Дуу ч гэсэн ялгаа. Тийм дуу ч гэсэн ялгаагүй. Ер нь бидний интернетд ашигладаг бүх юм Apple Music байхгүй болчихвол тэгэл дуу байхгүй тий. тийм Spotify байхгүй болчихвол тэгэл дуу байхгүй тий. Одоо ялангуяа дуу Canon дээр ингээд нөгөө beat дискнуудыг цуглуулдаг тий. Тэрнгээрээ ингэж гоё юм өөрийн гэсэн архивтай болдог хүмүүс бол айгүйх байгаа ш. Тоглоом дээр ч гэсэн ялгаахгүй байгаа тий. Зөндөө байгаа тий. Тэгвэл энэ хүмүүсийн хувьд бол бүр гонигтай тий. Тэгээд Sony-гийн өөрсдийнх нь тайлбарж байгаа тайлбар дээр болохоор бид нар бол хэрэглэгчдийнхаа зах зээлд тохирсон шилжилтийг хийж байна. Буюу ер нь бол одоо зах зээлдээ зарагдж байгаа нийт тоглоомнуудын 85-аас 90% нь дижитал. Дижитал юм байна л да. Тэгээд тэгвэл энэ шилжилтэндээ нэгдүгээр тийм тохирсон стратегийг бол бид нар баримталж байна. За хоёрдугаар тоглоомтой холбоотой өөр нэг сонирхолтой зүйл мэдээлэл энэ 7 хоногт гарсан нь юу вэ гэхээр GTA 6-гийн урьдчилсан захиалгыг хэлсэн байгаа. $100 үнэтэй хүн болгон мэдж байгаа. Гэхдээ бие төлбөр нь магадгүй юу байх юм гинэ. За одоо бие төлбөр нь ирлээ зөө GTA 6-гийн. Ингээ мэдгүй юм диск миск шиг ийм хэмжээтэй байх юм тий. Тэнгуут бие төлбөрийн задлаад үзлээ дотор нь нэг юм нэвтрэх тоглох нэг юм бар код шиг юм байх юм л гинэ. За нэг юм шифр код мэдгүй. Тэгэхээр яг тоглолтгүй болохоо сайн мэдгүй. Тийм л зүйл байх юм гинэ. Тоглоом биш. Тэр нь тэгээ би. Тэр нь би төлбөр. Тэгээ энэ нүр айгүйх шүүмжлэлт авах шүү. Тэгээ энийг яг аваад яах юм те. Боёо одоо ер нь тоглоомнууд маань өөрсдөө ингээд дижитал хэлбэр руугаа LED ингээд бүрмөсөн шилжчихсэн байгаа даа учраас ингээд дискний хэрэглээ бол байхгүй болж байна. Гэхдээ магадгүй бас энэ нэг хэсэг пянз одоо буцаагаад эргээд модонд орж байгаатай адилхан дискний борлуулалт бол энэ кино хөгжим баяр дээр нэлээдгүй ингэж төвлөрч үлдэж явах болов. Яагаад вэ гэхээр тоглоом өөрөө хитрхи том болоод байгаа. Хитрхи том файл болоод байгаа. Дискэнд багтгаа болоод байгаа. Дискэнд дотор багтгаа болоод байгаа. Кино дуу хоёр бас гайгүй л үдэ яриачтай. Тэг хитрхи сайн кино байсан ч гэсэн одоо дискэнд дотор багтахгүй л үдэ. Багтгал хэлэх тийм. Тэг айгүй багтчих واخа. Тэг би энэ тоглоомтой холбоотой зүйлүүд дээр айгуус нэг ухаж үзлээ л дээ. Ер нь тоглоомны салбар сүүлийн үед юу болоод байгаа энэ төрөйгээд тэгсэн чинь мэдээж одоо тоглоомны салбар дээр гол хоёр тоглогч бол Sony болон Microsoft компани хоёр байгаа. За Microsoft-ийн хувьд бол одоо мэдээж Xbox-ыг эзэмшдэг, Sony PlayStation-ыг гаргадаг тийм. За PlayStation-ы хувьд одоо ингээ консолийн борлуулалтыг ингээ харангуут бас буурал байгаа юм байна. За нийтдээ бол одоо PlayStation 5 93 сая ширхэг одоогийн байдлаар зарагдсан байгаа юм байна. Гэхдээ энэ улирлын борлуулалт өнгөрсөн оны муу үетэйг харьцуулахад 50% унтсан. За Xbox-ийн борлуулалт болохоор ахаад 50% унтсан. Тэнгууд тоглоом хөгжүүлдэг болон одоо энэ Xbox, Microsoft, Tencent те Sony дээр ямар стратеги баримталж байгаа гэхээр зөвхөн нэг тоглоом консол дээр тоглох биш, бүх платформуд дээр тэр тоглоомнуудыг тоглох боломжтой. Хамгийн сүүлийн үед гарч байгаа те хамгийн өндөр зэрэгэлтэй хамгийн их одоо тооцоол шаарддаг тоглоомнууд ч гэсэн бүх тоглоом одоо жишээ нь ингээл Nintendo-гийн Switch дээр тоглодог байж болно те өөрийнхөө PC-н дээр тоглодог байж болно. Mac хүртэл бас сүүлийн жилүүдэд энэ дээр айгүйх анхаарат байгаа шүү дээ те Apple гих мэтчлийн ийм стратеги руу шилжиж байгаа юм л да. Тэгээ Sony-гийн гол онцлог нь бол мэдээж одоо өөрсдийнх нь тоглоомны ноу-хау болон дүрслэл тэгээ ийм чанартай тоглоомнуудын айгүйх ихтэй. Гэхдээ Microsoft-ийн хувьд бол технологийн компани те. Тэгээ Microsoft гэхдээ үйлдлийн систем дээрээ ингээд анханасаа мини тоглоомнууд айгүйх байдаг ус те. Бүр ингээд санджайл хуучны Microsoft-ийн дефолт тоглоомнууд ч гэсэн айгүйхтэй. Нэг юм онгоцны юм симулятор байдаг гэсэн санаж байна. Гээл жолоодоо яваад дээсэн те. Тэр ч гэсэн одоо Microsoft-ийн хэвгүй. Тэнгуут л тэр мэр чи одоо жишээ нь ингээд тухайн үедээ ингээд 90-ад он монд чинь юу яадаг гэсэн гинэ. Тухайн компьютерийн те чадамж хүчин чадал эдрийг баг тэр тоглоомоор ингэж хэмждэг байсан. Одоогийн хамгийн сүүлийн үеийн тоглоомуудтай ер нь яг адилхан гэсэн. Тэгээд Microsoft компани тоглоом ингэж хөгжүүлж явж жагаад жижиг тоглоомнууд хийж явж жагаад Windows 95 дээр DirectX гэдэг одоо жишээ нь ингэ тоглоомнуудыг дэмжих боломжтой юм системийг нэвтрүүлж эхлээд
явж исэн юм л да. Тэгээ нэг амар том амбиц байхгүй. Гэхдээ ингээд жижиг тоглоомнууд өөрсдөө ингээд хийчдэг. Тэгээ тэрийг ингээд хөгжүүлдэг тусдаа юм нэгж багтаа. Гэсэн чинь 99 онд PlayStation 2 гараад ирсэн. Тэгээ PlayStation 2 маш хүчрхэг төхөөрөмж байсан. Интернетд холбогдож чаддаг. Интернетээрээ тий. Тэгэнгუთ л Microsoft-ийн харсан өнцгөө нь юу байсан бэ гэхээр энэ төхөөрөмж магадгүй ирээдүйд айл болгоны гэрт байх, тэгээ айл болгоны хойморт байх юм төхөөрөмж байх юм байна. Персонал компьютер биш тий. Тэгээ энэ зах зээл дээр энэ зах зээлийг алдахгүй тул бид нар ч гэсэн ингэж энэ зах зээл рүү орох хэрэгтэй гэж бодоод нөгөө DirectX-ээ Xbox гэдэг төсөл болгож эхэлсэн юм. Тэгээ Xbox гэдэг төслөө явуулж агаад 2001 онд анх бүтээгдэхүүн болгож гаргаад тэгээ нөгөө Halo Combat гэдэг нэг тоглоом байдаг шүү дээ. Halo Combat-та зүг гараад тэгээд тухайн үедээ нилээдгүүд ингээд тренд болоод ингэж явж исэн юм байна. За тэгэнгუтлаа ингээд 2000-ад оны их үед ингээд Xbox уналттай ингээд явж исэн. 10-ад оны дунд үед ер нь бол Microsoft-ийн тэр чигээр нь уналт байсан гэж болно. Steve Ballmer бол ер нь бол сайхан онгоос шүү дээ. Windows Vista гэдэг. Windows Vista-гаас ахвал тий. Тоглоомын салбарт нь ч бас ялгаа байхгүй. Нэг тийм шин юм байхгүй. Жоох уйтгартай болсон. Тэгээ 14 онд болохоор манай Satya Nadella ах ажиллаа аваад тэгээд бие даасан тоглоомын студиудыг худалдаж явж эхэлсэн юм. Тэгээд одоо энэ тоглоомныхоо нэгжиг хүртэл юм бие даасан болгоод Minecraft-ыг худалдаж авсан юм. Тэгээ Minecraft дээр өмнөх одоо дийлүүддээс юу байсан бэ гэхээр Minecraft-ийн тоглоомыг хөгжүүлдэг студийг одоо ингэж бусад удирдлагуудтайгаа холихгүйгээр бие даасан байдлаар ингэж авч явна. Тэгвэл энэ ялангуяа энэ бүтээл салбарынхны хувьд бол маш чухал. Яагаад гэвэл энэ технологийн салбар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн хувьд бол хөрөнгийн зах зээлтэй ингэж байнга харьцсан талаасаа гайгүй юм шүү. Яагаад гэвэл борлуулалт нь тодорхой, тий хийж байгаа бүтээгдэхүүнүүд нь тодорхой. Тэгвэл бүтээл салбарын хувьд ийм гацаанд орох тохиолдлууд байдаг, тий. Эсвэл шинээр гарч байгаа ийм бүтээгдэхүүн эсвэл тэр бүтээлийг нь хүмүүс ихэн үедээ ойлгохгүй байх тохиолдол байдаг, тий. Одоо жишээ нь Matrix-ыг аваад үзэлт хүмүүс ихэндээ ойлгохгүй. Hollywood-аас нэг ч удаа шагнал авч байгаагүй, тий. Томоохон кинонуудаас ч юм уу. Уул одоо ингээ 20 жилийн дараа 30 жилийн дараа бодоод үзэнгүүт л Matrix шиг амар кино байхгүй байгаа хгүй, тий. Тухайн үеийн технологиор хийсэн ч гэсэн, тий. Иймэрхүү зүйлсүүд ер нь бол бүтээл салбарт айгүйх байдаг учраас тийм бие даасан байдал айгүйх чухал байд юм байна л да. Тэгээд яг энэ системээр ингэж хөгжүүлж яваад хэд хэдэн студиуд авсаар аваад хамгийн сүүлд нь Activision Blizzard-ыг аваад тэгээд бол одоо тоглоомын салбарт бол маш том тоглогчтой Microsoft юу лээ? Автомашины тоглоомны баг их хүн эзэлдэг юм л ш нь. Forza-гаас болоод. Тэгээд за Sony, Microsoft хоёр бол тодорхой зөө. Тэнгууд л өөр нэг чимээгүй мөртлөө энд бас айгүй ухаалаг тоглогч байгаад байгаа нь хэн бэ гэхээр Apple. Arcade. Apple. Тэ. Apple хүртэл өөрсдийнхөө экосистемийг ингэж тоглоом руу оруулж ирж байгаа тий. Mac дээр тий A3 зэрэг 3A зэрэглэлийн тоглоомнуудыг тий асуудалгүй тоглох тийм системийг бас бүтээгээд явж ин гэдэг ч юм уу тий. Энэ зах зээл өөрөө улам бүр тэлсээр байгаа. Гэхдээ яаж тэлж байгаа вэ гэхээр өмнөх хуучин шиг нэг консол дээр бүх тоглоомнуудыг эсвэл тухайн компани гаргасан тоглоомнуудыг тоглодог биш. Бүх төхөөрөмж дээр ингэж тоглодог. Одоо Game Pass шүү хамгийн гол жишээ бол тий. Иймэрхүү зүйлүүдийг олж уншлаа. Тэгээд энэ 7 хоногийн Techforum-ийн онцлсан технологийн салбар болж өнгөрсөн мэдээллүүд ийм байлаа. Магадгүй ирэх намар iPhone-ийн үн битгий нэмэгдээсэй гэж хүсэх байна. Энэ удаагийн дугаартаа хамт байсан да бүгд баярлалаа.